Зам тээврийн хөгжлийн сайд галтар иргэний нисхийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Иргэний нисхийн ерөнхий газар дээр ажиллаж дарга удирдлагуудтай уулзах үеэрээ өнгөрсөн оны 12 дугаар сард агаарын тээврийн хөлөг түүний эд анги сэлбэг хэрэгслийг импортлоход гайлын болон нэмэгдсэн өртлийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсантай холбоотой гарах үр дүнгийн талаар ярилцлаа. Мөн Монгол улсын засгийн газраас дэвшүүлсэн шин сэргэлтийн бодлоготой уялдуулж хувийн хөвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ашиглах зорилгоор төрөх хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө. Үүний дараа салбарын сайд удирдлагууд буян тухай олон улсын нисэх буудлын ашиглалт болон Мят төрийн өмчөд хувьцаат компани үйл ажиллагаа, тус компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаагийн энэ байгууллагуудаар явж байгаа гол зорилго бол өнгөрсөн оны 12 сард Монгол Улсын их хурлаас иргэний нисхийн салбарт холбоотой томоохон нэг шийдвэр гарсан. Энэ бол олон улсын агаарын тээврийн байгууллагаас гаргасан конвенцийн дагуу Монгол улс тэр конвенцийг саяхан баталсан улсын хувьд агаарын тээврийн хөлөг түүний эд ангиуд сэлбэг хэрэгслүүд мөн агаарын тээврийн сургалтын дадлагжуур түүний сэлбэг хэрэглэсэн энэ зүйлүүдийг Монгол улсад импортлоход гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль улсын их хурл баталсан. Тэгээ өнөөдөр энэ хуулийг сурталчилан таниулах, дээрээс нь хуулийг хэрэгжүүлж цаашдаа тодорхой хугацааны дараа энэ хууль хэрэгжснээс хойш агаарын тээврийн салбарт ямар удаа ихц үр дүн гарахын энийг чөлөөлснөөрөө ард иргэд юу хүртэх юм бэ гэдгийг бас агаарын тээврийн компаниудтайгаа иргэний нисхийн ерөнхий газрын удирдлагуудтай яриа явж байна. Хамгийн түрүүнд тодорхой хугацааны дараа бол энэ нэмэгдсэн өртгийн албан татвар гайлын татвараар чөлөөлөгдснөөр тэр мөнгө тийзний үн зөх хэмжээгээр буурах байдлаар ард түмэн энийхээ үр ашгийг хүртэх ёстой. Энэний талаар энэ чиглэлүүдийг өгч байна. За хоёрдугаар асуудал бол энэ хуучин бидний Чингис хаан буудал буюу одоо буян тухайн нисэх онгоцны буудал. За энэ буудал олон улсын болон орон нутгийн нөөц буудал. Дээрээс нь иргэний нисхийн салбарын сургалтын бааз, засварын төв, дээрээс нь одоо батлан хамгаалахын болон онцгой байдлын мөн эмнэлгийн төргөн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын онгоц буух ийм зорилгоор ашиглаж явах ёстой. Тэгээ өнөөдөр энэ дэрснийх бас ашиглалт ямар байна гэдгийг хараа явж байна. Хэлэх зүйлүүд бас байна. Яаж зүгээр байх вэ? Мэдээж одоо энэ бол байнгын бэлэн байдал байж явах ёстой буудал. 24 цагийн хэдий ч үед хинч ямар ч нөхцөл байдалтайгаар энэ онгоцны буудал дээр онгоц бууж болно, хөөрч болно. Хуучин яаж ажиллаж яс яг тэр горимд хадгалагдах ёстой. Би бас сая иргэний нисхийн ерөнхий газрын конторт уулзч буцах замдаа Монголын иргэний агаарын тээвэр Мят компани засварын газар дээр очлоо. Гадны авиа компаниудын онгоц засварт байна. Тэнд одоо 40 гаруй залуучууд аюушгээ дарахтаа хамт олон ажиллаж байна. Монголынхаа энэ залуучуудаар бахархаж байна. Өнгөрсөн он дамжиж нэг онгоц агаарын хөлөг ирсэн. Одоо хоёр дахь нь цаашдаа олон улсын цөөнгүй тендерт оролцоо явж байна. Нэг онгоцыг 170-аас 200 орчим мянган $. Засвар хийдэг мэдээ засварынхаа ангиллаас хамаарат цаашдаа Боингийн төрлийн том онгоцуудыг агаарын хөлгүүдийг Монгол улсад засвар үйлчилгээ хийх ийм том зорилго тавиад ажиллаж байна. Засварын ажил сая энэ онгоцон дээр бол одоо та бүхэн харсан сайн явж байна. Сайхан залуучууд ажиллаж байна. Иргэний нисхийн болон Мятын удирдлагууд юу гэж хэлж байна гэхээр хэдийн хэмжээний одоо ажил хийж байна тэрэнд таарсан одоо цалин урамшууллын системийн цаасан залуучуудаа өгөх, дээрээс нь залуучуудыг ус урамшуулах, гадагш нь явж сургах, за гадны одоо ижил төрлийн ийм засвар хийдэг томоохон авиа компаниудын засварын бааз дадлагжуулах гээд хийх ажлууд их байна. Тэгэхдээ бид нар ч бас нэг өөр юм ихээр нэг жоохон тийм ханддаг голдог сэтгэлгээ бас байх гэдэг шүү дээ. Тийм зүйл энэ Мят компани засварын газар дээр огтхон шалгах. Тий. Та нөхөд одоо бодоод үзэхгүй одоо ингээд дараагийн онгоц Солонгосын Чежүү авиа компани онгоц зэр засварт орно гэж. Тий. Бид нар чинь тэнцэнээс юм авдаг болохоос биш тэнд үйлчлэгээ үзүүлнэ гэдэг бол нэгтэйг төсөөлөгдөд байдаг асуудал биш шүү дээ. Тэгээ энэ бол манай иргэний нисхийн Мятын авиа компаниудын залуучууд бол бас нэг олон улсын төвшөнд одоо хүртэл ажиллах хүлээн зөвшөөрөгдсөн ийм одоо үйлчлэгээ
үзүүлэхэд өөрсдөө бэлтгэсэн байна. Үйлчлэгээнийхэн чанар бас энэ шаардлагыг хангалтсан байна. Цаад хүмүүсийн сэтгэл ханамж бүрэн байна гэсэн үг. Тийм учраас цаашлаа энийг ингээ хөгжүүлээ явбал зорчигчдын хэвлэхээс гадна бас бусад гадны авиакомпаниудын агаарын том авирын хөлгүүдийг засварлаад ахиу одоо орлого олоод авах болцоо манай Мят компанийханд байна гэж. Тэгээ бас ийшээгээ явж бид нар Мятынхантайгаа уулзна. За осол зөрчлийг шинжилэн судлах албаныхантайгаа уулзна. Өнөөдөр энэгээр нэлийн ажил ихтэй явж байгаа. Тий. Мят төрийн өмчит хувьцаат компани өнөөдрийн байдлаар агаарын 5 хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 2 жилд COVID-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцон буурч алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компани удирдлагууд хэллээ. Зам тээврийн хөгжлийн сайд халтар аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах, нислэгийн менежментийг сайжруулах, аяллаа дугаар хувааж ашиглах зохицуулалтыг түлхүү хийх бодлого барих, үйлчилгээний чанарыг сайжруулж стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах, дасалбарын худалдааг цахимжуулах зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм а. Сий зэрэглэлийн улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Иргэний нисхийн ерөнхий газар Иргэний нисхийн үндэсний төвийн баг тамирчид амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. За 2022 оны насан туршийн улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд манай Иргэний нисхийн ерөнхий газар Иргэний нисхийн үндэсний төвийн баг тамирчид маань нийт 52 баг өрсөлдөж байгаагаас яг одоо хүрэл медаль дээр тоглох гэж байна. Ингээд бидний тэмцээн нийт Иргэний нисхийн ерөнхий газар Иргэний нисхийн үндэсний төвийн нийт удирдлагуудаас баярлалаа гэж хэлье. 2021 оны 11-р сарын 28-нд болсон бизнес лигээс хүрэл медаль хүртэж хуучин оноо үзсэн бол 2022 оныхоо эхний тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэн энэ жилийнхээ амжилтын гарааг эхлүүллээ. Байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж амжилт гаргасан нийт тамирчдынхаа цаашдын спортын замналт нь өндөр амжилт хүсье.